ийм гой бие тэгэн жижигхэн номхон үгээд ийм Монголын гой утганы өгш мөлөөхөн зөөлөн толгод. За сайн байцгаана уу? Сайхан тусгаж байна уу? Сайхан тусж байна. Дарган сайхан тусж байна. Сайхан тусж байна. Сайхан тусж байна. За бид ерөөсөө сая ингээд танаа ингэрлөө ороогоо ороод ирсэн чинь танаа гэрийн гадаа хар сүлд үйж яах юм. За тий. Тэгэхээр ерөөсөө эхнийхээ ярианы чигийг бол энэ хар цагаан сүлд рүү чиглүүлвэл яасан бэ гэж бодож байна. Тэгээд танаа өргөлөө сая ороод ирсэн чинь энэ талд нь цагаан сүлд. За тийм. Энэ талд нь бол одоо хар сүлд гэж байна тийм ээ. Тэгэхээр та хар цагаан сүлдийг хоёулангийн дахиад амьлуулад өргөндөө залтсан байна шүү дээ. Тий. За тэгэхээр та энэ талаар яагаад энэ ер нь одоо за цагаан сүлдийг бол Монгол төрийн одоо тусгаар тогтнод энэ нэгдлийн бэлэг тэмдэг гэж үздэг. За хар сүлдийг дайны бэлэг тэмдэг гэж үздэг. За тий. Та энэ хоёр сүлдийн талаар ингээд товчхон гоё мэдээлэхгүй та. Яагаад такси ямар учиртай юм те? Гоо төрийн сүлдгээд хүмүүлгэл хэлдэг. Тэ төрийн сүлд маань яг дээр үедээ ямар байж одоо цагаан сүлдэл дээдэлдэг байж одоо энэ төрийн ардам цагаан сүлдээ. Тийм учраас би төрийнхөө сүлдийг тахих ёстой байна. Ямар ч байсан. Гээд одоо цагаан сүлдээ тагсаа. За яг бид нар ч бөөгийн зан үйл хийж байна гэдгээр тэгээд догшин хар сүлд бол бөө хүнд заавал байх ёстой. Бөө хүн зэрийг тахих шүтэх ёстой. Учраас хар сүлдээ тагсаа. Хар цагаан сүлд тагсны учир бол ерөөсөө тэгээд онгон тэнгэрүүд маань ч гэсэн одоо догшин хар сүлдээ онгон цагаан сүлд хоёроо дахиа залаа гэдэг одоо ийм мэдээлэл өгсөн учраас тэнгэрээс мэдээллийн дагуу онгон тэнгэрүүдийн мэдээллийн дагуу сүлдээ залсан. Ийм учиртай. Үндсэндээ нөгөө 55 зүгийн хар тэнгэр. За тий 55 зүгийн цагаан тэнгэр. Тэгээ баруун зүгийг гэсэн 55 цагаан тэнгэр. 55 цагаан тэнгэр. 44 зүгийн хар тэнгэр гэж байна. Зүүн зүгийг гэсэн 44 хар тэнгэр. Тэгэхээр энэ хар цагаан тэнгэрүүд энэ хар цагаан сүлдтэй холбоотой юу? Холбогдно одоо цагаан сүлд одоо цагааныхаа үйлийг одоо хийхэд цагаан сүлдэндээ дэлбэрч баруун зүгтээ мөргөл үйлдэхдээ суу цагаатэйгээ өргөж цагаан сүлдэндээ мөргөж цагаан тэнгэрүүдтэй даатгалаа хийн. Зүүн догшин хар тэнгэрүүдтэй бол хар сүлдэндээ мөргөж хатуу харытэйгээ өргөж зүүн зүгийнхээ тэнгэрүүдэд одоо даатгадаг. Зүүн зүгийг гэсэн догшин хар тэнгэрүүд минь гэдэг ингээд одоо тэг яагаад одоо ямар ч үсэн одоо 55 цагаан тэнгэр 44 хар тэнгэргээ тэгээд зүг чигээр нь хуваагаад өгсөн байдаг учраас хар цагаан сүлдтэйг бол холбоотой юм. Зүүн зүгээ ажилласан гэдэг. Тэгээ бид нар жоохон төртэй холбоотой энэ хар цагаан сүлдтэй холбоотойгоор ярихыг одоо өсч энэ монголчууд ч одоо дээр үед бас одоо эрдэмтэд судлаачид янз бүрээр ярьдаг 13 том төрт улсыг байгуулж ирсэн тийм ээ. Нөгөө үед Саадган Нерон Кетан уугар гээл за хамгийн сүүлд одоо Чингис хааны үед их Монгол улс гэж байгуулсан тийм. Энэ том төрүүдийн үед дандаа л энэ сүлдүүдэд тахиж байсан байгаа тийм ээ. Бүр уламжлаад. Тэгэхээр энэ жоо төртэй холбоотой энэ сүлд маань бас энэ дэлхийг энэ талыг бараг эзэлсэн энэ том гүрэн байгуулахад энэ сүлдний үүрэг ямар байваа одоо таны бодол санаа юу байна? Онгон шүтэн гэж яриад байгаа. Миний бодлоор бол шүтэ би бол одоо нэг сайн мэддэг хүн биш үү? Тэгээ миний бодлоор бол нэг юм төвлөрч төр нэг юм шүтэн гэдэг ингээд алжчихсан. Тэгээ энэ л бидний шүтэ. Энүүнд бол хаанаас ч гэсэн одоо юм хөрөхгүй байх энэ онгон дагшин байх хэрэгтэй гэсэн ийм шүтэн байгаа учраас тэрүүндээ төвлөрчл одоо энэ сүл шүтэнийг эртнээс нэхлээл дээр нь шонгор шуутай шийсэн байдаг. Охмоотлоготой шийсэн байдаг янз бүрээр хийсэн байдаг л да. Тэгээд одоо шүтэ аргагүй л одоо өвгдөөчийн уламжлагдж ирсэн онгон дагшин шүтэн учраас л одоо тэгж байгаа бохол гэж бодож байна. Тийм байна. Төрч гэсэн нэг зүйлээр төвлөрч. Магадгүй нөгөө дайн байлдааны үед гэсэн цэнгүүд тийм ээ. Яг нөгөө тог сүлдэндээ тэгж биширч тэр утгаараа нөгөө ирч хүчийг оргилж тийм ээ. Одоо дайснаа дарагч байд юм уу те тийм ир зориг оруулах
Тийм бас утга голго байна. байна. Сүлдээ харсан Хиймэр Цогнбаатар нь омогш нь тэрэндээ тий. Тэг ерөөсөө тэр 13 дугаар зуун 12 дугаар зууны сүүлч 13 дугаар зууны их үеэр тэр талын тарсан шагаа шиг Монгол овг аймагуд ихэнх нь л одоо дайн тулааны үед энэ хар сүлдээ дахиж тулаанд ордог байсан байл шүү дээ тий. Ялангуяа Жадран аймагуд хамаг монголчууд тайчууд ч гэдэг юм ордог. Тэгээд энэ цагаан сүлд бол яг хөө тэр одоо Монгол төрийн тусгаар тогтнол ийм нэгдэл тийм үү. Тэр одоо бүрэн бүтэн аюулгүй байдлыг энгийн цагт нь харж хамгаалж идэг тийм учиртай болоо да. Хар сүлд бол яг нөгөө адууны дил сүлээр хийсэн. Дайн тулааны үед одоо хар сүлд онг шүтэнээсээ дайнд одоо ирнэ одоо сүлдээ авж штэ тий. Улам одоо арслан барс мэт болох ир зөрөгтэй болохын тулд тэр сүлдээ тагиж ордог. Ер нь ихэнх овг аймагуд л Монгол овг аймагуд ийм хар сүлдтэй байсан юм байна. Тэгээд монголчууд чинь нөгөө ийм тэнгэр шүтлэгтэй учраас тэр тэнгэр шүтнэ гэдэг маань өөрөө нөгөө 99 зүгийн тэнгэртэй холбогдоо явчихна. За 99 зүгийн тэнгэр нь хар цагаанаараа хоёр хуваагдчихна тийм үү. Тэгэхээр яалтчгүй л одоо бөөгийн шашинтай, бөө мөргөлийн одоо шашинтай бол энэ хар сүлд цагаан сүлд хоёр Одоо яалтчгүй холбогдож шүү дээ тий. Таны бол нөгөө хүмүүс дархан зайран гэж авгаалж дуудаа. Таны энд одоо их эцэгээс аяас нэр чинь бүд зан. Бүд зан. Та яагаад одоо дархан гэдэг нэр авчих вэ? Ер нь. Одоо яах вэ? Тэгээ нэг өөрийн төрөлхийн ч гэдэг юм хүнд чинь бас нэг заяасан байна да одоо хүнд чинь тэ байгалаас заяатсан аав ээжээс хомсны хэрнээ алдна гэж ярьд юм да. Аав минь хомсны хэрнээ алдсан. Ичимийн хомсны хэрнээ алдсан гэж ярьдгийн. Тэгээд тэр байдаг баг миний аав суур гэдэг хүн байсан. Уран суур нэртэй нутагта гүлэм хийдэг янз бүрийн одоо Монгол готл хийдэг тийм хүн байсан. За тэгээд ер нь манай удмынхан одоо бүгдээрээ тийм нэг урлаг соёл одоо тийм юм их хийдэг. Манайхан ч манай удамд л ихэд л одоо зураач 3 4 зураач байж байна. Сегмэд зураач гэдээ байж байгаа. Тэгээ би өөрөө бас нэг зэрэг салгадаад бас нэхэд ганцхан 2 жил аймгийн орчуудын салбарт зураач байлаа. Гэхдээ яг одоо цаг үедээ зурж явсан. Яг одоо тэгээд нас үтсэн одоо үзэж харахаа байчаад байна. Уран гэдэг нэрийг одоо багш минь хайрлсан шүү дээ надад. Дархан гэдэг цолыг багш маань одоо надад дархан зайрын гэдэг цолыг хайрлсан. Түрүүнд нь ямар тийм дархан мархан тийм чинь авгаалдаг хэлдэг ирдэг хүн байсан биш юм. Ер нь ингээд хараад байхад энэ зайрын удам хүмүүс чиг олон талын авьяастай нөгөө 9 шидэнд бүрдсэн гэдэг шиг хүмүүс байх юм биш. Чүлэг яруу найраг бичгийн, заал, ураглал, дархлал хийх юм, дуулахын. За тэр бөөлөх бол наазахын асуудал. Наазахын асуудал. За тэгэл одоо дархлал, урлал. Тий. 9 шидийн л одоо янз янзын үйл хийдэг их авьяастай л одоо хүмүүс байдаг юм биш үү? Дээд ухаан гэж яриад байдаг одоо нөө бөө гэдгийг чинь бөө гэдэг нь юу гэсэн үг юм гэдэг хадаар дээд ухаан гэж яриад байгаа. Тэр одоо орчуулт юм уу яад юм тэгээд. Тэгэхээр бас гайгүй ухаантай усуд байх ёстой байх л гэж бодоод байгаа юм. Ухаан сайн. Байгалаас заяатсан тий. Чанартай. Төрөмөл чанартай. Монголчуудын одоо тэр оюун санааны тэр дархлааг авч явж исэн хүмүүс гэж баг хэлж болохоор байна шүү дээ, тийм ээ? Тий. Хөө гэдэг чинь тэнгэртэй харьцдаг, тийм ээ? Газартаагаа харьцдаг. Тэнгэрүүдтэйгээ харьцдаг. Тэгээ монголчуудынхаа омогшлын дөрвөлж өгч идэг. Одоо үндсэндээ эртний иргэдгээр бол тэр одоо юу гэлээ? Нөгөө хамгийн дээд кастын хүмүүсээ чинь юу гэж нэрлэдэг вүлээ? Эртний интэгт. Интэгт үү? Одоо бархмаа. Тийм бархмаанууд одоо тэр хамгийн оюун санааны одоо дээд давхрагд байдаг шиг монголчуудын хувьд бол эртвээс бол энэ бөө удган зайрангууд бол тийм ээ энэ одоо оюун санаагийн түүжээлж авч явж тэнгэрийн тээж авч явж тэгжсэн л хүмүүс л байна л та. Тэгээд бид нар яагаад таныг зориг болс нэг жоохон тайлбар хийчээ тийм. Манай Сүхболд ч нэг 2 танкамтай парламенттэй их хурл. За гэдэг сэдвээр хууль зүйн ухааны доктор хамгаалсан. Тийм, Австрийн ухааны доктор хамгаалсан. За би бол нэг Отхон тэнгэрийн аршаанаар энэ чихүн ангаах ухааны доктор хамгаалсан. Тэгээд бид бол нэг 10 гаруй жилийн өмнөөс эхлээд энэ төрөө яаж төхрүүлэх вэ, тийм ээ? 90 оноос хойш арчил өсгөл болоод тэгээд нэг л одоо төвшин төмөн олон маань амгалан болж өгөхгүй байна гэд үндсэн хуулийн судалгаа хийж эхэлсэн. За тэгээд үндсэн хуулийн судалгаа ихэр чинь нэлээд онлын тийм ээ философийн гүн ухааны
Тэгээд бас нэлээд шинжлэх ухааны үндэстэй судалгааг хийгээд ирсэн. За. Гэтэл явсаар хагаад энэ Монголын үндсэн хууль чинь Монголынхаа уламжлалт соёл, зан заншил дээр суйрлахаас аргагүй болоод тэгээд түүнийг одоо яг нэг өвтгийгч одоо тухайлбал одоо зайран удган тийм ээ. За энэ уламжлалт өв соёлыг тээдэг хүмүүст их оюун санааны уламжлалын тийм ёс заншлын ахуй ёсны тий ёс зүйн ийм эрдэм мэдлэг байна. Тэгэхээр энэ шинжлэх ухааны мэдлэг энэ уламжилт энэ урухаан уламжлал өв соёлыг одоо нэгтгсэн. Тэгээ түүнд одоо суурилсан ийм эрх зүйг Монголд хөгжүүлвэл Монгол маань одоо хөгжиж дэвших юм байна гэсэн. Тэгээ хэдүүлээ ингээд одоо энэ нь хоцрогдсон уламжилт гэж цааш нь тавилгүй. Энэ орчин үеийн гэж бас цааш нь тавилгүй тийм. Эндээс нэгтгсэн ийм сайхан онол буюу тийм үндсэн хуулийн төсөл боловсруулчвал одоо бид Монгол улс бол бас хөгжин дэвших юм а гэсэн ийм л зүйлийг бид ирж хайгаад таныг одоо ингээд зориод ирлээ. Тэгээд үнэхээр ороод ирэхэд бас үнэхээр багтам сайхан ухаан уламжлал ийм үнэртсэн ийм сайхан сэтгэл төрж байна. Бидний үед ч юм бол одоо бол тэгж байна уу гүй яагаад гэвэл бидний үед бол агч наад ногоо тастаад нүгэл олно. Тэгж болдгүй юм нүгэл болно. Тэгэхээр ч хүүхдүүд чинь баг балчраас эхлээд болохгүй юмыг ингээд сурч авчихсан. Энийг болдгүй юм, энийг тэгж болдгүй юм, ингэдэггүй юм гэж. Тэгээ одоо нүгэл гэж байхгүй болгочиход тэрнээс хойш өнөө өв уламжлал гэдэг чинь ингээд хуучны юм, удирсан баларсан юм, юу яриад байгаа гэдэг одоо ингээд тэгээ энэ хүмүүсийн аюу ухаанд өвгдөөс уламжлах эртээ ёс заншлыг одоо умартаж доош нь одоо яах ийм юм болцсон одоо та бүхний яриад байгаа юмыг бол би одоо бүрөө ойлгож байна. Ер нь их л зөв өв уламжлал ард дээр үеийнхээ ёс заншлыг энэ цаг үетэйгээ хослуулна гэдэг чинь доо хамгийн зөв үгүй. За тэгээд та ямар удаа гавьяа шагналтай ингээд ингэр дээр гэлцүүлээ сууж байна. За энэ талаараа за тэр дээр галтан гатсан байх шиг байна. За энэ алтан гатс сууж байна. Алтан гатс маань ийм учиртай. Завэн оноо мартчиход байна. Бүх ардмын урлагийн хөтлөг гэж болсон дээр үед. Тэгээд тэрүүгээр энэ дайралцаан гэдэг нэг юм бод аман зохиол байдаг шүү дээ Монгол ардын аман зохиол. Энд чинь бол аюу байхгүй одоо нэг тийм шүлгэл номонд ороо байдаг байсан. Тэгээд тэрийг ая хийж анх гаргаад. За. Та хамгийн анхудаа. За. Энийг дайралцааныг морин хууртай ая хийж тоглож гаргаж. За. Тэгээд нэг радиод бичүүлэх гээд тэр зуна хотод ороод ирсэн. Хөдөөний хүн чинь хотод ирж хүүтэн ундаа сонирхож ууж хоолойгоо сүйдгчөөд. Бичүүл чадаагүй. Тоонд бичүүлээгүй. Тэгээд яваад өгсөн. Тэгсэн хойдон жилд орныгоо байснаа 2 хүн гарч ирээд дайралцааныг хийгээд ингээ боонд бичүүлсэн. Ийм л очиж. Тэгээд манай хийх ямар орон дээр нэг тэгээ манай хөөцөлцөөр байгаа одоо аргагүй л. Тэгээд би ч яхав давуу соёлын байгууллагад олон жил ажилласан учраас тэгээд дундгой надад энэ алтан гацыг аймгийн захиргаанаас. За соёлын байгууллагад олон жил ажилласан учраас соёлын дэрэг өмнө байгаа. За энэ бүх ард түмний ч одоо сүүлд өгсөндөө багшийн дараахаа авсан да. За танд гоё одоо үзүүлэх сюрприз танаас. За сюрприз юм уу? Урлагийнхаа үзүүлбэрийг онгод руу ч норё даа. Манай онотгийнхэн ч одоо жонон тоглодгүй хүн байдгүй. Өндөр настай хорон байсан хогшин орныхон толгоандаас нэг толгойтой толгойг морин хоор гаргаж ирэл жонон тоглодог л бай. Тэ. Эртэнэрдийн тахтан алласа хэцгарын харуудын зэрэг тэнэ
Хонан жалгачнэгэн саннэр тэргийн албихаажлан байхуйдэн дэрэлэн оттгийн амраг сайхан гүнждэг дүүхэн тэтэлэн салаяммал ажлэгэн алсанжа Хонан жалган номашшал сайхан доолтаг хумбайсан учраасо Göttägö savigallen ottagön zongodannan ogusudayum madavaycı digennedi sance Oğanan jıllen sergi hutatu sacın orun ottagı tam botsağı balhadanyo Amraga hayte gunjibte kokan kokonan jaldan janong harro gitego negun utishite te samirrig vellege ballang usad hummada ve jadegen san Terey janong harbar gitego teksede gochong hayr turdin gisigdelte Tengri nasaja jatal takirin derlegen amtitin guistege khatı khadin gatar turdak botanay nonche walla gartala bon chollog bottaratal Tenji chollo techigin dedin havası gandartal hatın sakandan haltırdığı haylas mattini targıtada geçildi İmeli sayhan itişiti temerrada baysala gennede sence Тэгэхээр одоо бас нэг түрүү ярьжсэн зайрын хүн гэдэг чинь одоо Илтгэл шитэн бөөцсөн тийм ээ. төрмөж чанартай нь олон авьяастай гэдэг нь бол харагдаж байна. Тэгээ одоо та чи бас бид яруу найраг бас ордог гэсэн. Соёлын тэргүүний ажилтны чинь бас одоо энэ яруу найраг бичдэг чинь бас үнэлсэн байх тийм ээ. Тэгээ та тэр уран бүтээлийнхаа дээжсээс бас яруу найргийнхаа дээжсээс сонирхолтой болох. За тэгээ завын одоо бурхан халдуунаа бараалж тэр бурхан халдууны 3 газараас тагчжсэн юм бинлээ. Одоо тэр цагаан эргийн арал Бомбтын хөшөө номгоны шил гэдэг газараас. Тэгээ номгоны шил гэдэг хайрхан энэ одоо бид тагдаг байхгүй юу? Жил болго Мөнгөн Мартин нутагт. Яг Мөнгөн Мартин. Тэг Мөнгөн Мартин нутагт. Зүү хойд руу байна. Баруун Мөнгөн Мартиос зүү урагш байгаа. Зүү урагш шат. Хэрдэнгийн өвөн дээр. Хэрдэн голын өвөн дээр. Тэгээ тэр хайрхандараас бурхан халдуунаа харж угаад улсууд одоо өргөл заслаа өргөдөг. Тэгээд яхавтай очсон улсуудад бас хэрэг бол юу зарим нэг улс нь одоо юу ч мэдэхгүй хайж ирэх юм ач мэдэхгүй ингээл өргөдөг баг. Тэгээ энэ улсад хэрэг болох болоо гэж бодож энэ хэдэн мөр вичсэн. Тэгээ энийг энэ жил дуудсандаа хураараа их сайхан хайрлаа. Хаан эцгийг хашиж хамгаалсан халдуун баян хайрхан минь ээ. Бууралдээ чи шүншиг шингэсэн бурхан халдуун шүтээ минь ээ. Хураа. Тэнгэрийн өрцнөөс харуулсан хүлэг баатруудын онгон минь ээ. Энгэрийнээс нь ивэлсэн түмэн салаа голууд минь ээ. Хураа. Онон болж хэрлэн туул олон лусын хэмлэм нэ омог төгөлдөр хөх нуруудны оршиж дээсэн нутаг минь хураа эцэг дээдсийн ясаар гагнагдсан эрдний алтан үлгий минь энгсэг гоо хатан ээжүүдийн минь сүүгээр цавдсан хайрхад минь хураа гоо гэдэг нэг шүлгийг нэг жоох эхлээд хөнөөгч яа. Наа чинь одоо бүр хэвлүүлмээр болсон байна шүү дээ. Нам болохгүй болсон юм биш үү? Гаагүй мэдсэн. Бас их гоё бичих юм аа да. Фрилэрээс та уулзлуулсан. Өдөрчийн гадраас өндөржих Мостон баатрууд шиг хайрхад эрдний жулан шиг тэгээ
хөрсөн дээрэн дэвсээтэй Эрдэнэбаатруудын онгон хөх хайрхаттан орсон Азийн цээжинд хальсан далайн төрөлгийн мөртэй алтан нарнаас тасарсан тэнгэрийн сумны сарвтай хөрлийн сэлгдсэн хатны сүгэжэстэй хүннүүрэн мандаж борсон хүн жолон хөшөндөр султай хөгжим уу аргалын толгойтой. аргалын толгойтой оор энэ л байна да одоо миний. Энд амдаараа байж шээ. Дээ энэ дамжаараа байгаа. Тийм байна. Тэгээд энийг нэг маруу хуур маягтай одоо шимчахтай хийе гэсэн чинь ер нь дэмий юм шиг байна. Энийг уудлаа тавьж болохгүй юм байна. Та наадаа дахиад бас нэг Тавшуураараа хийж өгөө. Энэ дээр надад хийж авьяас муутай гэдэг. Зүгээр тавшуур л да. авшуур мандали маягтай юм. Эмэр юм байна даа. Өөр хийсэн үү? Тэ. За ингээд эн чинь өөр мужааны одоо их нарийн тийм ээ. Одоо ингээд тоолоод байвал чи одоо юу болох юм бэ гэхээр. Тэсэн 44 хард ингэр нэг текст талд гурвалд багтааж өгөө. Би одоо гэртээ тавихын тулд ингээд тэгшин биш талтаа хийчихэд байгаа. Уул нь яг ингээд гурван тал нь тэнцүү текст талд гурвалдаар багтаагаад ингээд яг 99 тэнгэр болж байгаа. Доор нь ганцхан нүд гурвалж үлддгийн тэн дээр нь гал байдгийн тэгэл болд. Тэгэхээр нөгөө 55 зүгийн цагаан тэнгэр 44 зүгийн хар тэнгэр чинь дөрөв. Энэ ер нь бол бөө мөргөлөө одоо шүтдэг ер нь ийм айлууд бол аваад тавьсан байж хтай. Энийг та өөрөө урлан бүтээсэн. Энэ үнэхээр одоо бас миний харж байгаагүй гоё бүтээл байна тийм ээ. За энэ ямар учиртай гинэ ах. өөрөө одоо онгод 9 тэнгэр 9 тэнгэрийн 9 7 юу? 1 3 4 онгодтой байсан. 7 онгод шүү дээ. 7 онгод. За энэ бүгд өөр өөр байх юм. Ямар өөр одоо онгодынхаа хэлснээр л одоо далдаг тэнгэр дайрдаг тэнгэр дайчин тэнгэр тэ урлаг тэнгэр тамлаг тэнгэр гэдэг ингээд онгодуудын хэлснээр л хийдэг юм. Тэ тэр онгодууд яад ингээ бууж өрөө тэрийн та төшөөж гэсэн онгодууд буугаад хэлж үлдээ гэж. Тэ за тэгэл чулуу гисгсэн байх юм шүү. Гал өргсөн байх юм шүү гэл одоо ингээд тийм байна. Одоо энэ хараа эртний одоо дорн дахны хятадын гүн ухаанаар бол нөгөө газрын эзэн, шороо эзэн, усны эзэн гэдэгтэй адилхан байгаагүй монголчуудын тий. Одоо энэ чинь хараа энэ чулуу дэвсэж ингэж гიშгэж байж энэ зарим нь бол тий. Тэр галтай байгаа. Тэр нь галтай, гал махуудыг төлөвлөж штэ жишээлбэл. Тэгэхээр энэ монголчуудад бүхэн байсан байгаа байхгүй юу? Тийм, ерөөсөө бүх юм. Тий, одоо дорн дахны гүн ухаан гэдэг монголчуудын одоо энэ бөө мөргөлийн шашин дотор бүхэн байж штэ. Махуудын тухай сургаалууд нь байж тийм ээ. Тав махуудын сургаалны байж. За тэгээд хятадын гүн ухаанд бол тэр тав махууд чинь тавуулаа эзэнтэй гэж үздэг. Жишээлбэл одоо шороо махуудын эзэн гэж байна. Гал махуудын эзэн байна. Усан махуудын эзэн байна. Усан дорой. Яг тэр шиг ийм онгодууд байна шүү дээ. Монголчууд тэнгэрүүд байгаад байна тий. Одоо жишээлбэл гал тэнгэр. Одоо тэгээд хийвэл болно шүү дээ. Гал тэнгэр. Ус тэнгэр. Тэ ус тэнгэр. Тийм байна. Хиймрийн тэнгэр, хишгийн тэнгэр, хараалах тэнгэр гэж байна. Тэгэхээр тэр хатан махуудын тэнгэрээс илүү бүр агшин төвшний олон тэнгэрүүдийн тухай ойлголт, 99 тэнгэрийн тухай ойлголт манай монголчуудын уламжлалт энэ ухаанд шашин одоо байгуулгад байна шүү дээ. Гайхамшигтай тийм. Зүгээр бид нар уламжлалт, соёл, зан шиш шүтлэг юм шиг бодоод байгаа болохоос яг ингээд нарийн ярих юм бол онол. Онол. Тийм ухаан биш үү тийм ээ. Энэ лусын тавиг гэж байгаа. Лусын тавиг. Багш маань одоо лусын тавиг. Одоо энийг мөрөд хангад дэлхийд уулаанд гарахад л одоо энэгээр нь чинь да одоо энэ тэр юуны холонгийн туураатай. Холонгийн онгоны туурай. Энэ модон юу? Энэ модон ингээл зориулагдаад ирсэн. Ийм модон да. Ингээд нэг талгаа байсан нь очсон юм аа л. Энэ өөрөө хийсэн байх тийм. Гурван ганцлагатай байсан. Энд нэг нь байсан онгоцсон. Тийм. Энэ л таан гэдэг жавар өргөө таа. За.
Энийгээ бараал ууларуугаан зүтгэжгэндээ. За энэ хар сүлд бол яг адууны дээл сүлээр хийсэн үү? Адууныхаар. Тийм байна. Та юуг нь бол зэвээр хийсэн байна Тий. Зэв байна. Түмгээ энэ ер нь сарлагийнх байсан ч болно. Тийм үү. Заавал адууны дээл сүл Заавал адуу гэх юм байх. Адууныхаас хэрвээ дээл сүүлч биш. Гөхөл адууны гөхөл оруулаад согсоо гэж ярьдаг. гөхөл оруулаад тэгээ сарлагийнхаар хэлбэр хүчтэй байдаг гэж яриад байдгийг. цагаан сүлдэг юугаар бас адилхан адууны юу Сарлагч өөрөө их омглоо амт шүү дээ. Тий. цагаан сүлдөөс адилхан уу хийж байгаа хийцэн. Тий. Хийцэн ийдэл. Энэ бас бор цагаан адууны дээл. Хүнийг гарчхаад сарлагыг сүүлийн гоцоолгоо давхдаг шүү дээ. Хүнийг дагаж яваа элдв энзимийг сарлаг хардаг гэж ярьдаг. Оо за. Тэгээ энэ ярддаг ачим юу гэж Явж яана. Хардаг. хардаг учраас тэгдэг гэж. Тийм учраас тэгээд сүлдийг сарлагын одоо савгаар хийж болно гэж. Тийм байна. Ярьдгийн шүү дээ одоо. Онготой яриад байгааг л хэлээд байгаа шүү дээ. За тэгээд Зуны дэргүн сарын сайхан өдрүүдэд тийм ээ. Зайрахтайгаа уулзлаа. Дахин зайрантайгаа уулзлаа тийм ээ. Тэгээ сайхан энэ биогийн ингэрт тийм үү? Тий. Одоо Ван хаан утгалжсэн туулын хар сугууны ойр хайцсан юм биш үү танах чаа. Жинхэнэ өөрөө хайрхан ч энэ гэж. Тийм байна. Тэгэхээр ийм авшигтай сайхан газар бид бүхнийг бас гэртээ урьж тийм ээ цагаалж тий ингээд сайхан гүнцэг хоолоор дайлж сайхан одоо зүйлээ сонирхуулж тийм ээ. Ингээд бид бүхэнтэй сайхан хууч уурсан танд бол гялалаа. За баярлалаа. Та бүхэнд өрлөө. Миний өчүүхэн өргөнд саатан морилж одоо хууч уурсанд их баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ одоо сансан санаасаадгүй бодсон бодол нь болтгүй хүссэн хүсэл нь хүлээсгүй төлөвлөсөн ажил нь төвөггүй бүтэж явахын өрөөл өрөөрөө. За өрөөлөө батарш.